Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.3 дэлгэн дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн яг энэ цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтайгаа уриатаагаар та сайн өдрөлөг маань эрхэм сонсогчтой хамт төрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн та сайн өдрөлөг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар Од Эрдэнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үнцэнтэй өрөнгө оруулалт Мандала Гарден, за мөн Цэвэр тунгалаг цэнгэг амт Аквафина хамтран ажиллаж байгаа баярлалаа. Өнөөдөр пүрэв гараг болгонд бид нэр дурсамжаа хаваалцдаг. Өнөөдөр бүгдээрээ касетны хөгжимд бүжиглэж явлаа гэдэг сэдвээр дурсамжаа хаваалцах нь байна. За тэгэхээр та хизээ анх ямар касетны хөгжмөнтэй байсан юм? Одоо бидний хэлдгэр магнитофон штэ тийм ээ. Магнитофон дээр манга татдаг байсан үеэл дурсах гэдэг нь ер нь бол. Тэгэхээр та шууд эфир утсаар бодож орж ирээд таны касетны хөгжим хэдэн төгрөгийн үнэтэй байсан? За сүүлд нөгөө нэг систем хөгжим гээл. За систем хөгжимтэй айл бол өстой амар баяа айл тооцогддог байсан шүү. За тэгээд одоо танд тэр хөгжим байгаа юу? Эсвэл хайсан уу? Тэ? Эсвэл дурсгал болгоод хадгалж ядгүй. За тэр хөгжимд ямар дуу тавиад бүжгэлдэг байсан бэ гэд сайхан дурсамжаа хаваалцах нь. За би одоо нэг учиргүй манга цаангаа татчихсан. Нас илүү касетны хөгжим дээрээс бид нар ч одоо маш их дуу сурдаг байсан. Тэгээд сүү гэж зинхэр цагаан касетнууд байдаг байлаа. Тэгээд 500 төгрөгөөр худалдаж аваад дуутай касетаа 500 төгрөгөөр одоо нөгөө юм түүц шиг нэг тийм одоо нэг юм газрууд одоо манад авдаг дарахны биерч дээр л байдаг байсан юм да. Тэгээд тэнцэнээс аваад тэгэнгүүтээ касетаа тавьж агаад тэгээд ингээд зогсоож агаад дууныхаа үгийг бичиж аваад тэгээд одоо яг тэр нөгөө анх 3 охины одоо энэ үнчин тогроо хөвгүүн тий 94 онд за тэгээд камертоны дуунууд за одоо яг ингээд дөнгөж сая хурдын Отгон баяр ах маань бас аюу гой дурсамж сэргээгээд гарлаа штэ. Тэгээд тэр энэ дурсамжааг илүү их хөглөгч байгаа юм шиг яг ийм гой сэдв өнөөдөр та сайн нэвтрүүлэг дээр маань ороод ирлээ. За ингээд хурдын цэргийн бодлыг бол яг л ингэж сурж исэн. Тэгэл 96 онд хурдын тоглолт ингээд маа тархны залуучууд театрын гадаа болоод тэгээд бид нар чи 9 дугаар ингээд байсан. Нөгөө автобус зогссон. Тэгэл тоглолт таарсны дараа бүгдээрээ цэрэг би чинь ингэж бодхоор гээл орилолдоо олдуулалдаа гэртээ харьцааж исэн тэр үе маань ингээд бодогдож байна. Тэгээд энэ л бүх дуунуудыг бид нэр касетнаас сонсдог байсан. Тэгэл одоо өхөл одоо газруудын одоо захын үүслэр хурдын дуунууд яг касетаар ингээд ишгэлдэг байсан. Тэгээд ийм л орчинд бид нар өссөн. Тэгээд энэ сайхан дурсамжаа яг энэ цаг мөчид хаваалцах нь тийм үү. Ингээд манай шууд эфирийн утаас 77 3883 утас маань нийтлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм солионыг сануулчих. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл жихвчээр ярьж байгаа, за мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаараа яриарай. За ингээд эхний сонсогч 9911-т дугаартай сонсогтой холбогдлоо. 9911. Эмдэл радио. Бано. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Сэдвээ сонсно нөхөө. Сонсно. За таны яриа их л бүдэгхэн сонсогдоод байна да. Та спикер дээр нь тавьсан ярьж байгаа бол болиулчих уу? За одоо яаж? За одоо сайхан тод болчихлоо. За таныг сонсож байна. За. Анхны хөгжмөө ярих гад 90-ад онд анх яхаа Москвад оюутан болоод очиод авсан юм аа. Урд нь бол одоо хөгжимгүй байж байгаа. Тэгээд нэг юм систем Sirius гэдэг орчин хөгжим пенс цогцлуулагчдаа доороо касеттай хөгжим аваад оюутныхаа өрөөнд тавиад тэн дээрээ тэгээд одоо тэр үеийн хамтлагууд дуудын пенс касетуудыг цуглуулад нэлээд хэдэн жил сонслоо. За хамтлагууд нь бол одоо тэгээд тэр үеийн тэр үеч яг 90-ад онд одоо нөгөө Modern Talking за мэдээж тэгээ Beatles Bonnie Abba-га сонсон. Касетэн дээр болохоор нөгөө Аха Duran The Status Quo гэл тэр Joy гэл одоо сонсдог хамтлагуудынхаа касетыг сонсдог байлаа. Тэгээ та одоо хойно сурж байгаа тэгээ хөгжмөө ингээд Монголд авчирсан уу? Од болсон уу? Од болсон уу? Би одоо авчраад гэртээ бүр ингээд
том нэг мебелэн бас нэг юм шилэн хаалгатай сам автаа За. авцгаад одоо хүртэл байдгийг. Өө тийм үү. За. Тий. Тэгээд тэр үеийн бас пензенууд нь ч бас байгаа. Бүгдийг хадгалаад ирсэн баг одоо 20 30 жил 30 жил болчихоо да. Гэтэ одоо пенс тоглуулагч нь бол ажиллана үстэй. Ажиллаж байгаа. За. Тэгтээ яг хөө жоохон тэр чинь 20 30 жил болохоор нөгөө конденсатор энэ тэр жоохон хатж мартаа жоохон яад юм байлаа. Тэр мөрийн баг зэрэг солиулаад тэгээ ажиллаж байгаа. Тэгээ яг хөө орчин үед болохоор бас өөр хөгжим махцсан болохоор тэр маань ингээд нэг дурсгалтай гист маань ингээд одоо нэг үзмэр болоод л уучны мебель гэдэг шиг ингээд байж байгаа. За. Гэтэ гоё дурсгалтай юм те яг ингээд шууд оюутан үе чинь бодогдох нь штэ те хараал. Тийм дотор нь байгаа тэгээ бүр англи хэл сурдаг юм янз хүртэл аваад сурдаг байлаа. За. Та хэд орчим насны төлөөлөл вэ? Би одоо 50 гарч байна. Зөв. За. За гоё ондорсомж авалцсан баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За баярлалаа. За баяртай. За гоё наа. Манай сууд ундрах гэсэн байна. Сууд ундрах дээр чи яг нэг төгсөлт жинхэнэ өсвөр нас минь, оюутан нас минь кассетны хөгжимтэй холбоотой манай ангийн нэг охины систем хөгжимтэй тэрийг нь анги руугаа чирж авчираад нийлдэг байлаа. Ёо, бүүн дурсамж. Манайх нэг Орос Весна гэд магнитофонтой байсан ганц кассет ордог гинэ. Нүг бор те тэгэнгүүтээ угаасаа ингээд тап гэл ингээ онгонгууд кассетээ хийгээ. Тэгээ яг тэрнэр чи ингээд тап гэж бичдэгсэн. Би магнитофоныхоо нэрийг санахгүй байсан. Нэрээ тийм биш те. Весна гэдэг магнитофон байсан, бас Весна гэдэг телевиз байдаг байсан штэ. Нэрээ санчлаа шүү. За дараагийн сонсогч Ирис Тик 2-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Ирис Тик 2. Амжилт радио. Өдрийн мэнд. За бас үеийнгийн өхрөө амжилттай холбогдсон. За дурсамж авалцъя. За анх 86 онд би кассетны хөгжмийг яг сандэ. Маань ингээд нэг юм хуучин дөрвөлж Оросын кассетны хөгжмөнтэй. Өөрөө иймч байсан гэсэн УМ2 хоёлаа юмч байсан. Тэгээд би өвөгийн УМ-ийн байдаг. Тэнгүү тэр хоёр нөгөө юурууч магтаалч хүмүүс байсан байхгүй. Маань ингээд юурууд магтаалаа шингуудаа тэн дээрээ биччихдэг. Тэр нь болохоор ингээд өөр дээр бичдэг тийм коноптой тийм нэг. Угаасаа тийм байсан. Санжээ. Нэг кассетны ойролцоогоор одоо нэг 40 сая бит ч юм уу 30 сая бит таг дөрвөлж нэг тийм хөгжим байсан. Тэгээд тэр хөгжим дээр өөхөө тэр ерөөл магтаалыг их сонсдог байж байгаад 90-ад онд дааваргшаа авангуудаа нэг юм улаан хоёр кассетны хөгжим очсон байхгүй. За нэг юм нарийнхан те тэгээ ингээд дээрээ бариултаа тэгээ тэрийг бариад яг санжин тэгээ тэрийг ч бас FM явдаг. Батраа ордог. Тийм. Тэр хөгжмийг авчираад тэгээд хөгжим сонсдог болоод би бас яг хөгжмөлөг байсан магадгүй. Манайх нөгөө хорооллын гэр болд байхад нөгөө пианзнаар айгүйх нөгөө одоо яагаад ч одоо нөгөө Майкл Джексны пианзыг нөгөө хятадын шахагаар нөгөө гурван ямаатай шахагаар сольж аваад. За. Тэгээд Сандра Блок, Майкл Джексон, Жанет Джексон энэ гурыг бол би яг санаж байна. Эдний ингээд кассет, CD мидийг юу хийжсэн. Тэр үед сонсч байсан. Миний дотроо хамгийн сайн сандаг юм ихэр бид нар ч одоо ингээд сүүгээд кассетэн дээр чинь нэгнээс хоёр магнитофоныг хооронд нийлүүлж байгаа бичиж авдаг. Нэгнээсээ хуулж штэ өөртөө байхгүй дуугаа. Тэгээ нэг бол нөгөө муухан шиг дууг дээр нь дараа бичдэг. Тэгээд нөгөө жажилчингууд нь гараад тасарчгууд нь гараад ирэнгуудаа зангидсан дээрээ ингээд нэг юмар жоохон ингээд харуулаад цогцдог юм уу. Тэгэхээр нөгөө тэр яа гэл буцаагаал тэр нөгөө уншиж авчдаг байхгүй юу? Юу яадаг байсан штэ? Лакаар хумсны лакаар наадаг байсан байхгүй юу? Тэгэнгүүтээ ингээд буцаад нөгөө нэг бал юм уу харантаагаар ингээд үлээдэг оруулцдаг байсан байхгүй юу? Тийм. Хаачилж байгаа нэр хумсны лакаар нэрээр тавиад наацдаг гэсэн. Тийм. Тийг санаж. Тэгээд бас нэг юм гэх юм бол би тэр үед нэг чирэгчний хөгжим гарч ирээд 94 онд. За. Чирэгчний хөгжим надад байхгүй. Манай нэг найз байдаг, ангийн найз. Тэгээд тэрийг сонсгож би 3 өдөр тэдний гэрт очиод зөвхөн нэг туг сонсчихсны өгөр одоо нэг акшн киноны нэг юу байж тээ. Лондон бит гээд хамтлагийн нэг дуу байт юм да. Тийм. Яг акшн кинон дээр ингээд гардаг. Тийм. Ард нь нөгөө дэвшдэг аяг юм уу? Анжаа дээр яг наад дууг чинь сонсдог урлагаараа ярьсан. Тийм үү. Дараа нөхөд сонсороо. Дотроо би тэрийг баг 20 жил гарan энэ ямар амт ямар дуу байсан бэ хайж явсараад Лондон бит гэдэг мэдээ би одоо сонсдог болсон байна. За. Тийм нэг дурсамж байна, гоё дурсамж байна. Би яаж тэр нөгөө нэг кассетэн дээр бичдэг байсныг санаад байна гэхээр би 8 дугаар анги мангад байхад 95 96 онд байхад нэг ийм нөгөө өөрөө ингээл те самацано гэж мэгэл нэг ийм өөрийнхөө дуу хоолойг ингээ бичиж аваад эргүүлээд ингээ сонсдог нэг тийм яг наад чи хүүхд толгойд идэг байсан баг.
ямар сондограад байгаа вэ нөгөө тал өөр хүний хоолой сонсогдоод гайхаад тэрчин тэгээд яг хөтэ нөгөө ойртож байгаа нөгөө микро юу руу ойртож байгаа тэгээд нэг диффузерлөө юм уу юу руу ч нэг ойртож байгаа нэг тийм байд. Тэгээд хамгийн гоё юм нь юу гэхээр би 2 кассетны 6 CD-ний хөгжим 97 онд би нэг нэлээд хүнд өвчин цаа. Тэгээд найдваргүйгээ тэгсэн чинь аав маань гэр оронд огцолж өгөөл эмнэлтний 3 жил хэвчээ юм а. Тэгсэн чинь эмнэлт ерөнхийдөө намайг одоо 6 сарын жил настай гэж. Тэгсэн чинь аав маань намайг 3 жил нөгөө 3 дугаар эмнэлт хэвчсэн чинь дараа дөнгөд аав маань аягүй гоё өрөөгийн маань төгчүүлээд тэгшүүж тавиад тэр үедээ номгийн хамгийн үнэтэй хөгжим байсан 2800 ваттын 5 диффузертэй 6 CD-тэй 2 кассеттэй тийм хөгжим авч үзсэн юм. Базар байна яа. Баар болгоцсон байна штэ. Тэрийг би ингээ өдөрт нөгөө орой болохоор хүмүүс уурлахаар би өдөрт тултан чанга бингүү зүгээс самаг юм хатаж байгаа юм чинь чангалцаад тэгээд азар нэг айхтар өвчнөөс гарсан. Тэгээ одоо бол тэгээд сайхан. Ер нь бол тэр үеийн тусамж бол тэрчтэй л гоё ингээ нүдний өмнө хөвгөрчээ. 3 сарын настай гэсэн чинь бүр 45 маа хүрсэн 45 6 хүрсэн явж идэг шүү. 3 хүүхэд мөртөө үрдчихсэн. Тэр үе чинь би 96 он чинь 97 он чинь найдваргүйгээд нөгөө яг ижлэх он штэ ижлэх хүмүүс ингээ насараад гараа ивүүл юм байт юм ингээ. Тэгээд айгүй гоё бас нэг юм бол 94 онд би нөгөө хамгийн анх ажил хийж ирсэн. За 94 онд ажил хийж авт би эмигийн дээр нэг юм Орос руу нэг орос нөхөртэй хамт ингээд таргын малганы ярьсыг ингээд илдээд тэгээд исэгдэг гэсэн байхгүй. 7 хоногийн $100 цалин тэр чинь маш өндөр цалин байсан байхгүй. 2500 амар юм бэ за. Хүүхдээс нөгөө цоныхаа амралтаар. Тэгээд би тарганы ярьсыг нөгөө хар орон зах дээрээс авдаг байхгүй 94 онд шүү дээ. Цуглуулж авахд яг тэр хурдын тэр нөгөө нэг юу яваад тэргийн бодол яваад. Тэр дуу өстө тент баг тэр дуу сонсох гэж очдөг байсан байж. 10 савга баг тэр нөгөө үүдэн нөгөө кассет завдаг газар орон ингээд ташаага дуусах зогсдог юм шиг сонсоо. Хас дуусах. Тэр дуу дахиад тастал яваад. За манай үеийнхэн бол одоо тэгээд хурдын бүсгүй тоолдыг үзэхгүй бол авц болох байлгүй дээ. Харин тэгээд би сая таныг сонсцоо сонсчихлээ. Үзэндээ гээд ажтай тэгээд машинаа авааригтай нэг газар зогсчихсон тэгээд нөгөө дөрмөө барил ярьчих. Зөв. Сэтгэл хөдлөлт нэг хүүхд насандаа очиж шиг товсон юм. За. Би нэрээ сонирс хүүхдтэй сая нөгөө нэг кассет нөгөө манай хуучны кассет чинь тэрийг би ингээ хайрцагтай ингээ үзүүлсэн манай хүүхд онгойлгож чаддаггүй. Энэ юу юм гээд. Тэгээд энэ ингээд хөгжим ингээ явдаг байсан байсан гууд байгаад хөхрөө таад эртний үеийг санагдж ингээд онгойлгож чадахгүй юм чи. Кассетийн гадна хайрцаг онгойлгож чадахгүй. Багшууд нь хагалах гэдэг юм чи. Яаж онгоод ингээд. Тэгээ гайхаад дотор дамар мамраар гайхаад намайг эртний үеийг батсан байсан. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Чийс өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлтэй үлдээх үнцэнтэй хөрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаж байгаа. За Ярамаг ардчдын аманд байрлах нэгдсэн төлөвлөлт бүхий Mandala Garden зөвхөлбөр хорооллын Zoo Garden 2 дугаар ээлжийн орон сууцсандаа уян хатан төлбөрийн нөхцлөөр захиалга авч эхэлсэн. Тэгэхээр та 2025 он болон 2026 онд ашиглалтанд орох орон сууцнаас урьдчилгаа 30% хуваан төлөх нөхцлөөр орон сууцтай болох боломжтой байгаа. За мөн ашиглалтанд орсон нүүж ороход бэлэн орон сууцыг ногоон зээлээр авах боломжтой байгаа шүү. За хотхондоо 65% ногоон байгууламжтай хотхны төв хэсэг рүү автомашин нэвтрэхгүй байхаар төлөвлөж дуутай болон тэрэгцэртэй хүмүүс чөлөөтэй зорчих боломжтой зам талбайг бий болгосон хүүхдийн насны тохирсон тоглоомын талбай өндөр насны хөдөлгөөнд дэмжих хэсгүүдтэй ил зогсоол болон дугуун зогсоол нь айл бүрт хүрэлцгүйц байхаар төлөвлөгдсөн 3x3 сагсны талбайтай хотхондоо 200 хүүхдийн цэцэрлэг 825 хүүхдийн томьёо сургуультай. За одоо та ерөөсөө санаа зовох зүйлгүйгээр хүүхд чинь шууд хотхон дундаа зам гаралгүйгээр сургууль цэцэрлэг рүүгээ шууд нэвтрэх юм 4.5 м өргөн гүүрэн гарцыг блок орон төлөвлөсөн нь угаасаа хүн төвтэй нэг юм орчин үеийн барилгын стандартыг бүрэн хангасан ийм гой зохицлбор хороолол байгаа. Тэгэхээр талууд дэлгэрэнгүй мэдээллийн Mandala Garden гээд латинаар бичиж болно. Mandala Garden хотхон гээд крилээр бичиж болно. Тэгээ 75 75 8000 гэдэг утсаас холбогдорой. 75 75 8000. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үнцэнтэй өрөнгө оруулалт Mandala Garden хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манайхны стоныг гой дурсамжууд нь хөрж явах шиг байна. Энд ингэнэ. За ер нь бол манайхан аль болох крилээр бичээд өгөөрэй. За сайн нэг урт латинаар бичсэн гоё дурсамж явж байсан юмсан. Хүүгэлдээ маань ингэсэн байсан. Ганхуу ах ороод ирдгүн бахта хүлгэр домог шиг юм ярих бахта гинэ.
Манай ганхуу ах сонсож байгаа л ороод ирээрээ. За дараагийн сонсогч 9912 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9912. Эмжил радио. За дараагийн сонсогч сайн байна уу? За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Сэдвээ сонссноо хөө? За танаас өдөр ингээд нэг уулын замаар явдаг ажилтаа тэгээд бүгдэрхөө холбогддог ажилтаа. За таныг сонсож байна. Цөөн хийдэг гिचнэ. За тэгээд анх 6 7 он дахтаа манай хажуу ах ихнийг хоёр ийм хавцаа том тэгээд нэг хоёр тийм дамран кассеттэй тийм хөгжимтэй л. За тэгээд бүр гайхаад сонирхоод нөгөө нэг хальсан нэргээл дуу яваад ахаар гоох ёстой ямар сони ингээл энд актич кассетны хөгжимтэй танилцчихлаа. Ингээд нөгөө ил эргээд идэг дамартаа том дамрыг яриад байна те. Та хоёр дамар. За. Байтар хоёр том дамартаа. Тийм хөгжимд анх кассетны хөгжим гэдэгтэй танилцчихлаа. За. Тэгээд өөрөө хоошоо сургуульд яваад ирэхдээ өвгөнтэйгээ хоёулаа нэг лидер гэдэг нэг юм улаан фэнс тоглоулж авчирчээ. Тэрийгээд тэрэн дээр нэг кургуусар гэдэг нэг юм нэмхэн фэнсүүд эдгэсэн юм. Тэнхэр өнгөтэй. Тэндээс тэгээд жинхэнэ орс дуугаар тавьж сонсдог байлаа. Хоёулаа тэгээд нэг гал тагооны өрөөнд айл босоо нэг хайрны. Хагарахад нэг цонхно хагарахаа намра хоёулаа даахаараа бүтээл хүнж болчихно. Тэгээд өдөр нэг цайны цагаараа тэр үчи ямнах өдөр цайны цагаараа хоолмооны газар ордог байсан биш. Ажлынхаа горны цайны цагаараа ихээр нөгөө лидер хөгч маань цонхон дээрээ тавьж байгаа л. Нөгөө мөн хитэн орс дуугаа чарлуулаа. За. Гадаад аваад ирсэн хоёр хүн. Хамгийн их сонсдог гэсэн орс дуу чинь яг юу вэ? Танд санаанд байна уу яг одоо? Одоо Юрий Антоновын дуунууд тэр чигээрээ. За. Тэгээд бас нэг Тиса любовь, прости меня, я не могу иначе. Тиса болеешь, я приду, боль распреду руками, все я сумею, все смогу. Сердце мое, не камень, гэд миний зүрх сэтгэл чулуу биш гэсэн утгатай нэг тийм орс дуу мөр айгуу тавьж яадаг байлаа. Манайч бүр дуулдаг шүү, мундаг. Энэ бүрний бас хүний тэгээд задуугийн юу сонсчод за нэг холбогдолд орсон ч арчирээ. Тэгээд сүүлд нь бүр хоёр охин том болцсон харин тэр нэг систем хөгжим нэг саарал. Ахтар хоёр диффузертэй. Тэгэл тийм арчсан тэр манай нүүж суугаад нэг сүүлдээ нэг дэлгүүр ажиллаж байхдаа тэндээ диффузерын тавьж байгаа. Тэгэл алга болчихсон шүү дээ хөр. За гоё та өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Холбогдсонд баярлалаа. За өссөн гоо минь өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. Вау, үзэсгэлэнгоо гэж хэлүүлэх чинь ямар гоё юм бэ? За, минь хайцсан байна. Манус бол өстой жинхэнэ кассетны хөгтүүд чтэй хийт болж байгаа дууг зогсоож байгаа л дэвтэртэй бичээл гоё яадаг байжээ. Хальсаа эзчихээр лээ яадаг байлаа ш. Толгойн цэнхэр спир дээр хүн шингээгээл ашдаг байлаа. Ёо, юм гэл тэгээ ингээ бүр ингээ амар орооцолтоод гараад ирэн тэ. Тэнгүүд нөгөөдхийн яг өнө цэнхэр спир дээр арчаа. Тэгээ яг тэр нөгөө нэг зажилсан хэсгийг бүр амар болсон байвал яалтчгүй таслаад лака нааж агаад буцаагаад ингээд нөгөөдхөө ороогоод тэ ингээд сонсдог байлаа. Ясчгүй гоё дурсамж хөвөрч байна. За дэмжээ яригч яриад нэвтрүүлгээ өргөжлөлээ. Улаанбаатар хотод 11 цаг 31 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Отревийн дэмжээ ажиллаж байна. За амар битүүрлийн асуудлыг шийдэж чөлөөтэй амьсгалан сэтгэл тэнийг сайхан мэдрэмжийг гэр бүлд авчрах Отревийн хамрын цацлага хэрв танд дараах зовир байгаа бол хамар битүүрэх, нус гоожих, тасралтгүй найтах, хурихрах, нойронд муудах Отревийн хамрын цацлагыг хэрэглээрэй. Бүх хэмээн сангуудаар борлуулагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Отревийн баярлалаа. Дараагийн сонсогч 9983 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9983 Эмжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За сэдв сонсноо хөө? Сонсон. За таныг сонсож байна. Би оюутан байхад нэг өснө магнитонд манай французны багш нэг вояж гэдэг дуу бичиж биднэрт. Яа, бид нар одоо вояж гэдэг дуу яаж сонсгороо гуая гэж сонсдог байсан юм бол. Би тэгээ багшийг цаадангууд нь сонсчод хөө яана.
сонсчихсан байхгүй юу. Тэгээд За. даадагчаа бүр одоо тэр дунд их дуртай. Дараа нь 97 онд Чех руу яваад ажил хийж байхдаа 99 онд систем өгч байсан юм. За. Хоёр кассетных тэгээд дээрээ CD ордог. Тэгээд тэр үе чинь нөгөө Селин Дионы тэгээд Энрике Иглесиас Backstreet Boys гэл айгүй олон CD-нүүд аваад манай охин тэр Backstreet Boys улаан фэн байхгүй юу? За. Тэгээ хоёулаа ингэ дэлгүүрт охинтойгоо байсан юм. Дэлгүүрт очихоор манай охин тэрийг сонсож байгаад авдаг. Чихэр зүүж байгаад ингэ сонсдог юм тусгай юу байдаг байхгүй юу? Тэнцэн сонсож байгаа бол тэгээд тэн дотор бүжгэлж байгаад тэгээд хөдөлж аваа гардаг байсан юм. Тэгээ Монгол 2000 онд ирчээд байжсэн чинь манай хамаатны нэг залуу хүүхдтэйгээ манад ирсэн. Орчод хөдөө ажиллаж явчихгүй юу? За. Нэг ажиллаж явчаад ирсэн чинь нөгөө ашаар ороод ирсэн чинь хүүхд үйлээ толдгоо гайхаад тасан чинь нүүрсний амбар дуурайд идэг. За. Гайхаад идэв. Яагаар нүүрсний амбар хүүхдүүдийн онгоолсон нөгөө хүүхд тэнд дотор халтайсан юм болцоо үйлээ. Тэгээ хүүхдээ гаргачаад гэртээ ороод охиноос өгшин яагаад найлын хүүхд амбар ажиллах юм. Ээж наа чи миний нөгөө бүх CD гадаа авч гараад тоглоод. Бүгдийн будаа улгаа ийцэн байсан уур үрээд хайртай Backstreet Boys-ийн CD-гээ ийж гадаа гараад тоглоо ийж. Шорон дотор тоглоо. Тэгээ уураад би тавьчихсан гэж байж ижил. Тэгээ тэрийг аашиг сонсдог байхгүй. Тэгээ одоо сүүлдээ нөгөө толгоонд бохирдоод тэгээ янз нөгөө FM битэн тэр гарч ирээд тэгээ одоо хайрцан тэгээ амбарт хадгалсан байдгийг. Зөв. Тэр хайн маш одоо Франц хэлтэй юу те? Би Франц хэлтэй. Та нэг нөгөө нэг Францчин нэг юм айгүй гоё хэл мөрлөө сурахад айгүй хэцүү юм байлээ штэ. Нөгөө нэг Францаар би чам таартай гэдэг үгийг ганц хэлээд өгөөч. Жөтем. За. Жөтем гэдэг юм. За. Тэгээ саяар аратсан сервисний тэр хүүхдийн юу санаад гэдэг. Одоо тэр хөгжим хоёр систем хоёр диффузерийн манай дүү ажид юуг нь аваад тэр юуг нь авах чинь нэг оромгийн авах чинь гэдэг диффузерын дадлаа хийсэн байсан баг. Тэгээ уурдаад хүний юм яатаа гэдэг. Тэгээ одоо хөгжмийн болох тэр дангаар нь хайрцан тэгээ бас хадгалчаад байгаа юм. Тэгээ сая гэсэн тэр бүх юмнууд дурдсан сэргээл тэгэл залглаа. Ашгүй зөндөө олон залгаж юм холбогдчихлаа шүү. Явж нэг гинт төвшөөрөн зогсож байгаа л ярьлаа шүү. За. Холбогдсон баярлалаа танд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сонсох дуртай шүү. Баярлалаа. За. Ихчээ туяа гэж бичсэн байна. Хичээхээ пианист тоглуулагчаар сонсдог байлаа. 7 дугаар ангид орсон жил магнитофоноор сонсдог байсан. 90-ад оноос ч ихэвчний хөгжим сонсож байлаа да. Абба, Сандра, модерн сонсож байлаа гэсэн байна. За дараагийн сонсогч 88 Тик 2-т дугаартай сонсогч холбогдлоо. 88 Тик 2. Амжилт радио. Өдрийн минь. За сайн байна уу? Хүүхэлдээ. За та бас өчигдөр орой те ажлаа тараа явж ирсэн тэр 2-2-ын 5-т холбогдсон. Бас айлгуудад би өнөөдөр ч ингээ айлгуугаараа дудсан. Ямар бадрангу уцаар холбогддог бүгд нэвтрүүлэгт орж байна. Хараад аваад ахив биш. За сонсож байна. Гэсэтний хөгжмийг тэгээд намайг жоохон багт манай ихч яг тэр үед нэг юу гарсан юм. Хипхоп октыг хамтлаг гарсан. Тэгээд тэрний дуу бүр ингээл эхнээс нь ингээл тоглоод аваад үгийг бичээл тэгэл өөрөө чэйжлээсэн бохоо. Тэгэл тэрийн яг тэр бичсэн цаасыг хурдгаар заавд агаар нөгөөдгийг дагаж дуулжгаад би бас чэйжсэн. Тэгэнгүүтээ дараа нь дүүтэй эрэхтэй дүүтэй нийлж хагаад тэр яг нөө нэг рекордын дараад ингээд дуу дарж бичдгийг ингээ мэдчихэнгүүтлээ тэрэн дээр нь дараад баах ингээд чи мангар тэнийг яасан эсгээд тэнэгтэй явж гисэн. Нөгөөдг нь ингээд тэр чигээр нь мартсан гэсэн чи дараа нэг ч нөгөөдг дуугаа сонсгоод ингээд тавьсан чинь юу яачих байхгүй. Нөгөөдгийн дараа хийсэн. Тийм бит хоёрын баах юм сонсоод чиг алуулсан шүү дээ. Арьсаа өвчүүл гэж байна. Тэр их 10 жил мэл ер нь жоохон байхад юу яадаг. Яг тэр үед намайг 10 жил ахлах анги юу гэдэг юм болоо. Юу яат. Энэ миний хайрмаар гараад тэгээ урдгийн үйлчлэгээр би чинь яг юуг нь дахилтын дуулдаг байлаа шүү дээ. За нэг явчих юм уу?
Энэ миний хайр гэж чимэн дотроо боддог болзоо яваа. Эргэлзэлгүй надруу нэг ширсэн хараад хартнаа. Миний сэтгэл зүрх зөвхөн чиний төлөө. Энэ бол зөвхөн чи бид хоёрын хай. Ай. Бата гогд натаа. Хүчээс аваасаа. За. Тара хүлүүд савлагдаа сууж байсан. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Та өгчдөр оройны томчуудын шуудан нөхөд сонсороо би бас орсон. Басуу. За. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За, ста манайхан чинь божигнуулж гинөө. Сайхан дурсамжууд нь сэргээд сайхан баг шиг байна да. За Сүхбат баясгалан касет ажиллахаар балаар эргүүлж олгоод сонсдог байлаа штэ гинэ. Үнэ ста тэгдэг байсан. За дараагийн сонсогч 91-91-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 91-91. Эмжил радио. Байна уу? Байна өдрийн минь. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. За би 2004 онд 6 дугаар ангид систем хөгжим анх авч ирсэн. Тэр систем хөгжмийн 90 үед дуусаагүй байхгүй юу? За. Тэгээд Монголоос тэр үеийн одоо Next Electronics илүү Mobicom-ын дээр яг тэрийгээ сандгүй Philips гээд саарлан өнгөтэй. Тэгээ яг л нөгөө компьютертэй 2 том компьютертэй. Тэгээ манай систем хөгжим болохоор 3 CD ордог 2 кассеттэй. Тэгээд DVD яг тэр үед давхар уншдаг болж ирсэн байхгүй систем хөгжмүүд. За. Нэг зурагтайгаа ийм нэг нарийнхан ийм хөшөөтэй оролт идэг штеп. Дээрээ толбдог. Тэр оролтоор холбонгуудаа тийм нөгөө нэг хошин шог могийн таваалтын гут зурагт руу шууд гардаг тийм DVD дүрс шууд өгдөг анхны хөгжим байхгүй юу. Тэгээд CD-нээс яг кассет руугаа юм хураана, FM радиоос кассет руугаа юм хураана, өөрөөсөө ингэж өөр хуйлж юм хураадаг байсан. За яалтчгүй та систем хөгжим юм да тий? Бүх юм байна штэ. Бүх юм байгаа харин яг тэр бүх юмтай анхны систем хөгжимний үе байхгүй юу. Тэгээд бидний үе болохоор нөгөө Hi-Fi Records-аас гүйцэтгэл нөгөө нэг CD аваад ээж аваасаа мөнгө аваад эсвэл мөнгө хадгалж байгаа CD аваад яг тэр CD сонсдог үе юм. Кассет арай жоохон дуусчихсан баг. Тэгээд хөгжимгүй найзуудаа кассетэн дээр CD-нээсээ хуулж өгөөд ингэж хувилж өгдөг байсан. Тэгээд саяхан нэг 2 сарын өмнө одоо манай хөгжим хийгээрээ ээж бүр ингээд ууданд хийгээд скотчдоод цаасаа арьсгэн хийгээд шкафныхаа хамгийн дээд хийсэн байдаг байхгүй юу? За. Одоо энэ чинь 25 жил болж байгаа гэсэн үг шүү дээ. 20 жилээ. Тэгээд 21 жил лөө. Тэгээд сая 2 сарын өмнө нөгөө G Dragon-ы CD аваад. За. Тэгээд биднэрт ч одоо нөгөө нэг CD тоглоулдаг юм байхгүй шүү дээ. Энд огт сонсгоо болсон. Ганц CD тоглоулж байгаа юм л машины хөгжим. Тэгээд гэхдээ бүр тэр CD-гээ сонсмоор санагдаад болдгоо ээжийг та надад авчираад өгөөч гэж яагаад тэр хөгжмөө авчруулж агаад G Dragon-ы CD дахиад сонссон юм бүр гой дуурсан. Яа би ч юм жоохон гэж боддог гэсэн чинь бас юм бэн. 2004 онд чинь бид нар яг 6 дугаар анги байсан байхгүй юу? Тэгээ 2006 онд бид нар 8 дугаар анги. Тэгээд яг анх нөгөө нэг гарч ирсэн Lumino-гийн CD мэдээ бүгднийг очиж Hi-Fi-аас авдаг. Ямар л дуу хийд бол чинь бүгднийг тэндээс очиж аваад сонсдог гэсэн. Тэр нь бүр амар гоё. Тэгээд хаяа оруулж ирээд сонсон чинь хивгээрээ дууралт муурлан цэвэрхэн энүүгээрээ гэртээ хаяа радиогоо хүртэл тавьдаг гээл ба. Оо за. За окей орой уулзъя. Холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За анх бор магнитофонтой байлаа 2000-ад онд систем хөгжимтэй болоод яалдаг байлаа шүү. Хөгжмөө хамгийн чанга дээр нь тавиад гэртээ ганцаараа бүжгэлдэг байлаа шүү. Хөгжим гэхдээ амар хань болдог. Тэгээ одоо бид нар ингээд бие мэж ингээд гэр мэрээ цэвэрлэхдээ зүгээр YouTube-ээ нөгөө нэг телевизтэйгээ холбочдаг. Тэгээд YouTube амар чанга дээр нь тавьж байгаа гэр мэрээ цэвэрлэдэг. Яг тэрнтэй адилхан бид нар магнитофоноо ингээд хамгийн чанга дээр нь тавьж байгаа л тэгээл гэр мэрээ цэвэрлэдэг байлаа. За Улаанбаатар хотод 11 цаг 41 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаж байгаа. За Aquafina цэвэр ус нь дэлхийд борлуулалт төдийгүй чанар стандартаар тэргүүлэгч савлсан усны нэг бөгөөд 40 гаруй орны сая хэрэглэгчийн сонголт болсон ийм гоё брэнд байгаа. Тэгээд
600 мл-тэй арай өөр. За Aquafina нь хүний биеийн эрдэсийн цогцтой харьцааг хангасан калий, натрий, магний зэрэг эрдэс бодисуудыг агуулдаг. Калийн бикарбонат өндөр байдаг нь хүний биеийн хүчилшүүлтийг буюу pH-ийг тэнцвэржүүлэхэд тусалдаг байна. За Aquafina ус нь олон улсын стандартыг ханган үйлдвэрлэлийн эхний шатнаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүхий л дамжлага буюу одоо хүнс эмийн хяналтын газраар Америк нэгдсэн улсын одоо FDA гэдэг чтэй хүнс эмийн хяналтын газраар баталгаажсан. За Pepsi компаниас тавьдаг шалгуур үзүүлэлтүүд болон Монгол улсын савлсан усны стандарт хүнсний эрүүл ахуйн шаардлагын дагуу үйлдвэрлэгддэг. За орчин үеийн хэрэглэгчдэд байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгодог болсон энэ цаг үед Aquafina ус хөнгөн, тунгалаг, дахин боловсруулахад хялбар савлгаатай байдаг нь илүү үн цэнийг хэрэглэгчдэд бий болгож байгаа. За ингээд энэхүү усыг Pepsi, 7up, Mirinda гэх мэт одоо хийжүүлсэн ундаа Lipton Ice Tea цай болон за Lipton Ice Tea-г үйлдвэрлэдэг Pepsi компани стандартын дагуу одоо үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг GN Beverages компани аль биесны онцгой эрхтэйгээр дотооддоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. За ингээд цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina ус таны шин сонголт. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн магадгүй танаа дэлгүүрт энэ ус байхгүй байгаа бол та 7575 тэг гэдэг утгаар холбогдоод захиалаад аваарай. 7575 тэг. Aquafina Mongolia гэж латинаар бичээд сошиал хаяг руу орох боломжтой. CUGS 25, E-Mart Номин, E-Mart Сансар, E-Mall Оргил болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллаж байна. Баярлалаа. Та манай шууд эфирийн утас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Дараагийн сонсогч 88 77 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 77. Эмжил радио. Бано. Өдрийн минь. Сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За. Сэтгэл сонсноо хөө. Сонсоо. Манай нэргүй штэ. За сонсож байна хөө. Яста гоё л шүү. 2000-ад 1 2 3 оны үед л би ч нөө Panasonic-ийн хөгжмөл байнга барьж явдаг л зээл. Гадуур барьж явна. Тэгэл зайн дуусаал тэрийг хазаал хийн. Тэгэл нэг гоё дуудаа кассетэн дээр нь минь ингээд нөө бичлэг хийчихэр би ус амар уур үрдэг гэсэн. Надад байлгаа хийсэн байх юм гээл. Тэгээд ингээд ажиллаад нөгөөдөг чинь ингээд ороод гэлтэл тасрын штеп бүр тасарчаар нь тэгэл хооронд нь юугаар наадаг байлаа. Лака. Өмсний лака. Тэр үгүйс тамаагаал кассетаа задлаа. Тэг хүүхэлтэй эдгээр холбогдсон чи амар гоё штеп. Яг тэр үеийн нөгөө дуунууд чи яг л яг хипхоп дуунууд чи яг хийт болж байсан юм чи камертон тал. Тэгэл юм энэ өдөр ичл тэнхээ сонсдог байл штеп. За гоё дурсамжаа хаваалцсан нэргүүдээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Гоё дурсан сэдрээс нь баярлалаа. За баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За нараа шигдрагч бичсэн байна. 90-ад оны дундуур Тайландын Азийн технологийн институтууд сурахаар очсон Монгол оюутнууд бүгд Sony-гийн жижиг хараа хөгжмийг авдаг байлаа. Шинэ оюутан ирэхээр нь энэ хөгжмийг цаанаас нь тавьж өгдөг гэж тоглоом хийдэг байлаа. Миний тэр хөгжим одоо хадминд байгаа арилсаж байна гэсэн гинэ. Ямар хөөрхий тий. За дараагийн сонсогч 9993 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9993. Эмжил радио. Өдрийн мэнд гэлээ. Сайн байна уу? Та сайн төртөл холбогдлоо. За таныг сонсож байна. Баярлалаа. За 83 оны магнитоид гэж. За 83 онд Оросд нөхөртөөгөө нэг жилийн нөгөө эрчим хүчний юугаар нэг жил яваад. За тэгээд явхад нэг өрөв чинь 5 төгрөгтэй тэнцдэг байсан. Тэгээ 25 өрөвлийн ханш ихтэй бид нар. Тэгсэн чинь манай найз болсон. Одоо юу ахад манай ингээ хүүхэд байхгүй найз болдог байсан. 1000 өрөвлөлтөй явсан байна. Хоёр ах нь том ажилтай байсан. Тэгээд очингуудаа надад танилцаад 1000 өрөвлөө надад хадгалуулчаад. Тэгээ бид нар 8 сард очсон гэдэг чинь шинэ жилээр нөгөө оюутны хотхонд байсан харууд, марууд, орсууд тэгээл дээрээс бүх орны оюутнууд байдаг байсан. Тэгээл нөгөө цонхон дээрээ орныхаа дууг тавьдаг байхгүй юу хавар болохоор. Тавиад хашгич удаа. Тэнгуут нь манай хүн нөгөө 1000 өрөвл аваад ир хахтай бэлэг гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь 1000 өрөвл гаргаад иргээл. Яах гэсэн чинь цог яв би өрөхгүй гээл. Тэгээ очсон чинь 999 өрөвлөөр одоо тэр үед чинь Монгол 500 хэдэн мянган төгрөгөөр шууд өсгөгчтэй магнитоо аваад 2
штэ. Хоёр ийм босоогоор одоо бараг 50 70 см гэстэй өндөр ингээд өсгөгчтэй магнитон. Тэрийгээ цонхон дээр гаргаад тавьж дүф гэж бүрстэ алан штэ ёо. Тэгээд нөгөө гадаадын оюутнуудыг нам цохох гэдэг. Тэр чинь техникум оюутны дээд сургуулийн оюутан байх. Бид нар ч юм уу темши оюутнууд штэ. За. Нөгөө чинь яас их давсан муулгаач одоо ястаа нэрээгээл том цонхоод идэж байгаа л Монгол дуугаа ястаа нэрээ дүх гэж тавиад хаварцангаа тавиад бонжингаа тавиад тэгээд намар авчираад тэгээд 10 жил сонссон бид хоёр тэрийг. Тэгээд тэр үед одоо 80 эд онд одоо яг Монгол дуу тавина гэхээр соёл эрдэнэ баян ямар дуу тавих уу? Одоо нөгөө нэг том болж дээ миний хүн. За. Тэр оюун чимэг клин энэ галгүй. Тэгээд төмөргөн дуу. За. Дандаа Монгол дуу тавиад жижиг бид нар чинь бөө хөөр зүгээрээ хашгиралдаа сонгон дээр нөгөө тал нь гадаа гарцсан байгаа шүү дээ нөгөө илүү сонсогдсон гот бид нар чинь зүгээр доор балиалтаар Монгол гэж охин 15 хүүгөө явцсан байсан юм чинь. Тэгээд өстө божигнож байгаа 93 онд хүртэл сонсож байгаа 93 онд манай хүн хотод орж ирээд ах нь Япон яваад ирсэн чинь нэг жижигхэн Веснаг яг ингээ босгоо тавьсан юм шиг онцгой тийм магнитоныг өвлийн ичээр авч ирсэн. Бүрүү. За. Тийм амар өвчмний сонирхолтой манай хүн. Тэгээ 93 онд тийм Япон магнитонтой болонгот нөгөөтгөө нэг азарга 10 эх орны бор дахиад цараа. Тэгээд нөгөө Япон магнитонтой үйлдсэн. Тэгээ магнитон сонсдог гол юм нь болохоор бүх шин дууг ингэж бас яг ингэж зогсоогоор би бичин манай хүн хийлэн 3 хүүхдээ ингэж толгоогоо нийлүүлээд гихтээ ингэж 5 талаас толгоогоо нийлүүлж хагаад багамч бас гараагүй байсан юм аа. Хоёр. Тэгээд нэг хамгийн гол юм нь болохоор нөгөө болор цомыг арай дуугаар ерөөсө нэг жил бол алгасахгүй би бичин нөгөөг чинь хэлж уншиж өгөн төрүүлсэн нөгөө тэргүүн болор цомын шүлэг одоо надаа 2003 онд манай хүн өнгөрсөн гэдэг чинь 2006 он агаал тэгээд цаашаа болор цомын хатир дэвтэр байгаа. Тэгээд сая Отхон Баяр та хоёрыг би ч одоо нөгөө 1080 хоног хүлээч нэг чамдаа хулгаардаг чи биш. Тийм шүү дээ мэднэ. Танаад. Отхон Баяр та хоёрын дууг өстөө нэрээ уйлж сонслоо шүү дээ. Өглөөж ингээ ямар болчихлоо. Дахиад кассет гэсэн чинь ингээд одоо тэгээд тэр ганцхан манай хүн нэг кассет байгаа. Тэр нь болохоор зөвхөн санаандгүй нөгөө хоёр охин маань нөгөө сургууль дээр цирк ирээд тэгээ үдчихэд том нь болохоор нөгөө 5 насны их юм чинь нөгөө нэг 5 дугаар ангид тийш ажиллаж тэгсэн яг одоо ярьж байгаа нь яг чамтай адилхан юм. Тэгсэн нөгөө баг нь тэгсэн чинь гээ ярих гэсэн чинь аав чи дууга дүүгээ яриул гээд намайг тэгээд тэрний хураагаад авсан. Тэрийг бид нэр битүүний орой гэрээсээрээ сонсдог аавынхаа дууг. Тэгээ одоо чиний энэ FM-ийн юу би Philips-ийн 2 кассетны магнитоноор сонсдог. За. Энийг авчаад өнөөдөр сонсъё. Өөр нөхөр санчлаа. Тэр 3 жилийн цэргийн авгаа чинь бараг цэрэг шүү дээ. Өөрөө. Тэглгүй яагаад. Таныг одоо угаасаа манайхан мэдж байгаа хөө. Хулгаалагддаг ихч байна гэж таньж байгаа хөө. За баярлалаа. Амар гоё өдрийг гоё эхлүүлж өгсөн дүүтэй баярлалаа. Ажлын амжилт. За, танд ч гэсэн өдрийг сайхан өнгөрүүлээрээ холбогдсонд баярлалаа. За баярлалаа. Нууц шүүл нөө хурдан билет хэдээр авсан би. Ихчээ юу яжсаа? Одоо VIP нь болохоор 500 мянга VIP чинь дандаа ингээд нөгөө ширээмэрэн тустаа суугаад ууж идээ суудаг штэ тий. Фэн зоны билет нэг 200 мянгатайсан. Нөгөө нэг энгийн билетний хэдийн өстой мэдэхгүй байна. Та тикет цэгийн рүү ороод үзчих. Хүүхдүүдээр авахулъя тэгээ. За тэгвэл хурдын тоглолтын дээр уулзъя. Таартай. За би бол намайг таних ямар намайг таних. Тийм ээ тийм. Тэгэхээр та л намайг олж ирнэ гэсэн үг аа. За баярлалаа амжилт. За холбогдсон баярлалаа. Хайртай шүү баярлалаа. За маш олон хүний гоё дурсамжууд сэргэжээ. Өнөөдөр өстой гоё өдөр байна. Тэгээд энэ хүрээд 2025 оны 6 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн та сайн нэвтрүүлэг маань радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Тэгээд хамт байсан сонсогч үзэгч та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. Би ер нь
хөгжмөдүүд явдаг мегмар пүрэв гаригуудтай хоёуланд нь дуртай. Яг тэгэхээр зэрэг хөгжмөдүүд яваал тэгэл хүмүүстэйгээ нэх гой халуун дотн яриа өрнүүлээл дурсамж болол за пүрэв гарагт бол бүр ингээ ардаас нь ингээд та сайнуугаар ингээд дурсамжаа ярддаг өдөр ороод ирдэг. Тэнгүүт одоо өнөөдөр сонсдог урлагаар нөгөө нэг үндэсний урлагийн булангаараа ингээ бас гой гайхалтай гой Монголын хөгжмийн зохиолч одоо уран бүтээлээс танилцдаг. Тэгээд мегмар гаригийн сонсдог урлагаар болохоор зэрэг нөгөө дуу хөгжмийн булангаараа ордог штэ тий. Тэгээд үнэхээр гоё 2 өдөр өнгөрдөг шүү. Тэгээд өнөөдөр бол үнэхээр гоё эхэллээ. Хамт ядаг сонсогч үзэгчдээ бүгдээрэнд нь баярлалаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар гэр бүлдээ үлдээх үн цэнтэй өрөнгө оруулалт Mandala Garden, за мөн цэвэр тунгалаг цэнгэг амт Aquafina хамтран ажиллалаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогч та цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсдгийг дараа үдээ ачаар нэвтрүүлгээрээ нэрээ үдээ ачаарч өнөөдөр бас хайрын түүх ярьж бас уянгалдаг штэ. Ингээд үдээ ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3